сайн уу хүүхдүүдээ? Та бүхэндээ хүрээлэн буюу орчин буюу экологийн мэдлэгийг түгээдэг эко боловсрол нэвтрүүлэг эхэлж байна. Хүүхдүүд та нар санаж байна уу? Бид өмнөх дугаараараа байгальд огт шингэдэггүй бас удаан шингэдэг хогны хэмжээ ихсэж байгаа тухай ярилцсан. Бидний хүрээлэн буй орчинд хаа сайгууг ялгарууд хийсч ундааны сав шил хөвлөрч байдаг шүү дээ. Энэ бүхэн байгальд хичнээн хор хөнөөлтэй болохыг экологийн боловсрол төвийн багш Сүнжээ багшаасаа сонссон. Харин өнөөдрийн дугаард компостын тухай ярилцгаулна. Компост гэж юу вэ? Хөрсөнд орж болох, орж болохгүй, хог хаягл нь яаж задардаггүй гэж яриад байсан. За одоо тэгвэл цөмөр яг энэ хөрсөн дотор бодитойгоор үзээдэх үү? Компост гэдэг нь ногоо, жимс, цэцэг, мод, бут зэрэг бүхий л ургамлын гаралтай хаягдлыг янз бүрийн аргаар боловсруулан бэлтгэсэн ургамалд ашиглагдах хэлбэрийн шин тэжээлийн бодис агуулсан агааржилт сайтай, чиг барих чадвартай, хөвсгөр, бараан өнгөтэй органик нэгдлийг хэлдэг байна. Зөв боловсруулсан компост бичил элементүүд болон органик бодисоор баялагдвал хэрэглэх шороонтой холихтол түүний бүтцийг сайжруулж, хөвсгөр хөнгөн болгож, агаар чигийн зохистой харьцааг бүрдүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. Өөрийн хэрэгцээг хангах экологийн цэвэр, тармил ургамалд бүрэн ашиглагдах бордоо гардаг байна. За, хэдүүлээ энэ хөрсийг ухаж үзнэ. Эхлээ цөмөрөө ухаж үзээд багш нь дахиад энэ томруулдаг шүлүүгээ заяа. Нэг нь энэ томруулдаг шүлээг авчих. За, нэг нь энийг аваад. За. Баг болгооваачлаа ш, дөрөв баг болгооваачлаа тийм үү? За, ухаж үзээд та бүхэн энэ хөрсөнд ороос юу ихтэй гарч ийн. Харъя. За, тэгээ бас энэ томруулдаг шилээр энэ дотор авгалдаа юу ч байж болно шүү заяа. За. За, үзье. За, нэг 3 минутын дотор та бүхэн энэ хөрсийг нэг сайхан шалгаад үзээд. Юу бэ? Юу гарчээ? За. Юуны түрүүнд би нөгөө томруулдаг шил өгсөн байгаа шүү дээ. Юу харагдчихээн. Дараа нь багш нь асуун заяа. За, тэр юу гарчээ? За. Яс гарч ийн тийм ээ. Өшигний яс. Сонирхолтой байна уу? Сонирхолтой. За, одоо өшөө хойгоо юу гарч ирсэн юм гараа. Цаас гарч ирж байна уу? За. Тийм ээ. Энэ дээр юу гарч ирж байна? Үндэгний хайс. Өө, наача хардаа нэг хөөрхөн ургуул ургаж ирсэн биз дээ. За, цаадаас авгалтай янз бүрийн гарч байна уу? Сайн хараад байгаарай. Үндэгний хайс. За, тийм ээ. Томруулаад харил. За, ингэ барьчих. Ингэ барь. Баахан үндэгний хайс гарч байна. За, баахан үндэгний хайс гарч ирээд багш юм тийм. Цаас задрах уу энэ хөрсөн задрах уу? Яагаад задрахгүй гэж? Задард юм уу, задардгүй юм уу? Сонингийн. За, энэ сонингийн юм хилтэрхий гарч ирж байна тийм үү? За, багш нь энэ дээр бас тулгуурлаа ярьчих хүүхдүүдээ нааш хараарай. Энэ зүгээр бичгийн цаас бол маш хурдан задардаг. Энэ нөгөө химийн гаралтай буюу юм бичсэн цаас өнгө орсон учраас маш удаан задардаг. Энэ цаас маш удаан задардаг гэсэн. Түрүү энэ дээр нэг хурдан задардаг, удаан задардаг гэж яриадсан шүү дээ. Үндэгний айс нь юу гэсэн байлаа? Хурдан задардаг, компостонд орж болдог гэж бичсэн байсан тийм үү? За хүүхдүүдээ одоо наадхаа одоо болно. Одоо цөмөрөө босоод ир. За одоо багаараа нэг группээрээ ярий. Хөрснөөс юу гараад ирв. За энэ октын багнаас эхэлчихэд хөө. За. Сонингийн хилтэрхий цаас. За өөр. Самар гарч ирсэн үү? Самар нь хатуу байсан уу? Ямар байсан? Хатуу байсан уу? Яс байсан. Тэгэхээр энэ дээр хардаа компостн дээр юу гэсэн байлаа? Яс. Удаан задарна гэлөө болохгүй гэсэн байлуу? Юу гэсэн байлаа? Энэ тэрийг хэлбэл Болохгүй. болохгүй буюу Нөгөө цаалах юм хэлбэл. тохиромжгүй гэдэг дээр нь гараад ирж байгаа. За тэгэхээр энэ хардаа яс гараад ирсэн бол тохиромжгүй болж таарах нэ. За танаа баг дээр юу гараад ирв? Бит хоёр цагийн цаас гараад цаас. Баг цаас гараад ирсэн. Бас нэг шоош өгсөн. Тийм үү, шоо шиг юм гарч ирсэн үү? Дөрвөжин энэ аваа. Бактери янз бүрийн агуултай өндөг юу ч харагдаагүй юу? Тийм үү. За танаа багаас юу гараад ирв? Тэр нөгөө нэг янз бүрийн нөгөө жимсний хог мөн. Оо за. Бас соёлжсэн урмал гарч ирсэн. За бүр соёлжсэн. За танаа багаас юу гараад ирсэн? Дандаа тайс гараад ирсэн үү? Компостод юу хийж болох вэ? Хүүхдүүдээ нэрлээд байгаарай. Түүхийн ногоо,
арилгасан хальс, жимсний хальс, өвс, зэрлэг ургамал, цайны шар, кофений үлдэц. Будаггүй модны бүх төрлийн зоргодос, үрдэс, жижигэлсэн мөчөр гişүү. Өвсөн тэжээлт амьтны шин болон хуужирсан бууз, хомоол, хоргол гэх мэт ялгадас, сангас, мөн гахаан бас, шувууны үд, ноолуур, тижээмэл амьтдын үс нас, картон хайрцаг, жижигэлсэн сонин, дэвтийн цаас, ноорог, хэрэгэлсэн салфетик, принтерийн цаас болон бүх төрлийн будаггүй цаасан материал. Натурал хөвөн, ноосон ба торгон даавууг жижиглээд жижигэлт нунтгалсан өндөгний хальс. За тэгвэл одоо энийг нэг зөвхөд үзээдгүй энд оролцоо зөндөө юм байж магадгүй. За хамаатан шилжээрээ бас үзээрэй зэ. Хамаатан шилжээ бариарай. За бүр зав. За чи би за надаа. За энд эпиод. Сайн ээ. Наа энэ Өө тийм биш энэ хатаа. Эцэг багшаа амтсан юм чинь. За харсан уу? Харсан нэг саад тэгээд 6 хот явд юм байсан. За хүүхэд болгоо юм харсан бол. За одоо. За одоо хүүхдүүдээ хурцнуудаа тавиад багш хэрэгслүүдээ багштай өгч. За хамгаалдаг шилдэлдээ өгөөрэй. За. За наа газар тавьч. За одоо цөмөрөө ярилцсанаа. Үр дүнгээ ярилцъя. Та бүхэн бүгдээрээ энэ шорог ухаад үзчихлээ тийм үү? За гэл ингэж байсан юм чинь одоо ямар ач тустай авах нь цөмөрөө ярилцъя. Тэр чиго улаан тэр 60 хөл тэднес чи яг энэ ургамлыг заддаг. Амт таахгүй. Амар харагдчихсэн үү сая? За тэгвэл одоо энэ тэгвэл одоо яг эднес чинь яг энэ биднээсээ хэрэгтэй байгаа зүйлийг чинь гаргаж өгдөг амтан байх нь шүү дээ тийм үү? За тэгвэл энэ ч нэг төмсний хайс, сонингийн хилтерхий, жимсний хайс гэж зөндөө юм гарч ирсэн шүү дээ тийм үү? Тэр бол сарын өмнө хийсэн хүнсний бүтээгдэхүүн. Тэгэхэд одоо баг юучгүй болоод задарсан байна тийм үү? Жохон хэсэг нь нүдэнд үлд үзэгдэх төмсний хайс, өндөгний хайс эднээс үлдсэн байна. За танаа хэсгээс чинь баахан цаас гараад ирсэн тийм үү? Цаас баг 2 сарын өмнө хийсэн бүтээгдэхүүн. 2 сар хийсэн юм маань одоо ер нь бас илж ирээд муудж ин гэсэн үг тийм үү? Цаас маш удаан задардаг гэсэн төмсний хайс болохоор маш хурдан задардаг бүтээгдэхүүн гэсэн тийм. За тэгвэл одоо цөмөрөө дараа нь Маш удаа энийг бас үзчихлээ тий. Энэ дотор зөндөө олон агуултай. За одоо энэ нөгөө та бүхний пипа гэдээсэн хорхооны чи ид шидэг цөмөрөө үзье. Энийг ингээ бариад үзээд. Энэ нөгөө ямар гоё юм. сайжруулсан бордоо хөрсч ингээ гараад ирж байгаа. Нөгөө одоо өтнүүд Тий, ийм болгоцсон байгаа байхгүй юу? Хөрсөнд байгаа нөгөө амьд организм чинь ийм гоё хөрс болгочихж штэ. Одоо энийг цөмөрөө яах ёстой? Юунд ашиглах уу? цэцэг ногоо зэрэг ашиглах. Цэцэг ногоо тавихад ашиглана тийм үү? За. Бүтээгдэхүүн гарч ирж штэ. Органик бүтээгдэхүүн гарч ирж байна тийм үү? За, томруулдаг шилээр эсвэл хар. Бариад үзье. За, гарандаа хөрс бариад сонирхолтой байгааз та бүхний хаягсан хаягдал маань ийм гоё болчихж штэ. За, ээлж дараагаараа үзчих. За. За, буцаагаад үзсэн хүмүүсд нь. За. За, одоо энэ нэг хөрхөн жижигхэн шилэн компост. Энэ дотор та бүхэн дахиад энийг ингээ нэг нэгээр нэг сайн хараат. Наача. Яг л дандаа яг байгалийн бүтээгдэхүүн байгаа учраас наа чинь эвгүй нь үнэртэхгүй байгаа хгүй. Тэгвэл энэ хардаа хүүхдүүдийн хараа. Энэ нөгөө ноос энэ мах ясыг хийсэн бол эвгүй үнэртэхгүй. Үнэртэй штэ нөгөө ялаа батхан чинь гараад ирэн тийм үү? Ялаа батхан ихнэр гэдэг нөгөө муухай үнэр гараад өтчих штэ тий. Юу биднээс нөгөө гоё ийм сайжруулсан бордоо авах гэсэн биш. Шууд нөгөө өттэй муухай агуулдаа байгуулдаа ингээд байж штэ нөгөө муухай ардсансан өртнүүд тий. За. За хүүхдүүд одоо дэше босоод ир.
За одоо энийхээ үр дүнгээр энэ танаас юу харагдсан? Энэ чи юу вэ? Энэ гурван юу хийсэн? За энэ юу вэ? Сонингийн цаас. Энэ хараа сонингийн цаас юм шүү дээ. 2014 оны 10 сарын 27-нд нэг удаа хийсэн гэж байна. Одоо хэдэн он билээ? 15 он. Тийм үү 3 сар тий 16. За тэгсэн чинь 10 сар хэдэн сар болсон бэ энэ сонингийн цаас? 1 жил 6 огшоо. 1 жил үгүй. 6 сар хардаа ийм хэмжээтэй ийм их хэмжээтэй сонингийн цаас маань одоо дөнгөж нэг ийм болсон юм шүү дээ. Тэгэхээр сонингийн цаас маш удаан задардаг байна тийм үү? За багш нэг чинь нэг маань бананы айс гэж бичсэн байна тийм үү? Бананы айс 2 удаа хийсэн гэж байна. Бананы айс чинь харагдаж байна уу? Хаагаар харагдчихсан. Ханса харсан уу? Жижигхэн хараа өрн бас юу ч байж байна. Бананы айс маань маш хурдан задардаг байна. Нөгөө ногооны айс гэж хурдан задардаг гэдэг байгаа чинь энэ дээр харагдаж байна тийм үү? 10 хоногийн дотор бананы айс задарсан байна шүү дээ. 10 хоногийн дотор бананы. За энд нэг юм харагдаад байна. Танаас энийг харсан уу? Төмөр байна уу? Юу вэ? Задарч ийн хүүхдүүд ээ? Юу ч бодож байна. 2010 оны энэ хадаа 10 сарын 27-нд энэ хоёрыг цуг хийсэн шүү дээ. Тэгэхэд энэ ингэ байгаад байна тийм үү? Яагаад энэ байгаад байгаа юм бол энэ хоолцсон? Байгаль хүний гараар буцсан. Хүний гараар буцсан. Нөгөө нэг агуулда нөгөө чийг уулаа түүнтэй адилхан байгаа нөгөө задлаж бодсон чи энийг чинь Энийг идэж чадахгүй. идж чадахгүй байгаа байхгүй. Тэгээ ингэ байгаад байгаа байхгүй. Энэ харин яагаад задарч юу? Бананы айс маань. Бананы айс байгаль. Яг зөв. Харин юу компост хэрэглэдэггүй вэ? Жижигч нунтглаагүй яс, мах, шүрмэс, хүний болон махчин амьтдын ялгац, өөрөөр хэлбэл хүний өтгөн шингэнийг тусгай аргаар ариутгалтай хийдэг. Нохон жогорхойг чиг улаан хорхон тусламжтай урьдчилан боловсруулж хэрэглэж болно. Мөн муурын баасыг компостод огт хэрэглэж болохгүй. Бас нүүрсний үнс. Өвчилж муухай болж хорхойд идэгдсэн жимсний модны хаягдал, хортон шавж, тэдгээрийн авгалтай, өндөг, бас гэлгэр ут. Өнөөдрийн хичээлээр танаас юу ойлгоод авч юу? Өнөөдрийн хичээлээр байгаль хайж байгаль орчинд одоо хог хаяхгүй. Ааха. Байгаль орчинд дээр бас нөгөө За юу задардаг, юу задрахгүй байна. За. доогоор байдаг амьтад ид чаддаг уу, чадахгүй. Яг зөв. Яаж ангилдаг? Загнуудаа яаж ангилдаг? Яг зөв. За яаж задрах уу те? Задарч болно, задарч болохгүйгаас нь ахгүйла те. Тэр ундааны сав задарч байна уу энэ чи? Энэ хонцорч нас удаан. Тэр чихрийн цаасмаас энэ хөрсөн задрах болов? Тэгэхээр цөмөрөө эзэн чихрийн цаасаа бас хаа хамаагүй хайж болохгүй байна шүү дээ тийм ээ? За. За өнөөдрийн хичээлээр та бүхэн тэгвэл маш олон зүйлийг мэдээд авчлаа шүү дээ тий? За баярлалаа хүүхдүүдээ. Хүүхдүүд та нар өнөөдрийн дугаараар компост гэж юу вэ? Тэрний талаарх өргөн мэдгийг олж авсан гэж Жимбүр найз нь итгэж байна. Дараагийн дугаартаа бид ойн оршин суугчд гэж юу вэ гэдэг талаар мэдэх болно. Бидэнд олон сонирхолтой мэдээллийг хүргэдэг экологийн боловсролын төвийн багш нартаа баярлалаа. Мөн хүүхдүүд та нар ч гэсэн энэхүү боловсролын төвийг олон сонирхолтой өртөөнүүдээр заавал аялаарай гэж Жимбүр найз нь урьж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай хүүхдүүдээ.